Сайн уу? Залаа байна. Хүслэн байна. Тийм бид хоёр тэгээд ойрын өдрүүдэд нөгөө нэг ажлын ачаал болон эрүүл мэндийн шалтгаанаар кино тайлбар маань нэлээд олон ингээд нөгөө төлөвлөгөөнөөс бас айгүй хоцорсон тийм ээ. Тийм тэгээд кино тайлбараа бол хийн. Тэгээд дундуур нь өөр бичлэгүүд хий гэж бодоод. Тийм. Тэгээ өнөөдөр болохоор энэ нэг ном байгаа. Дүүлэн нисгээд. Тэгээ номыг болохоор би гэрээс авсан. Гэртээ байсан. Тэгээд тэгэхээр энэ болохоор алдартай хүмүүсийн танилцуулга гэх юм уу. Гэтэ жижиг нэг 2 3 хаан үз. Түүхүүд байгаа. Тэгээд энэ номноос амьдралын фактууд гэх юм уу те. Тэгээ залаа ерөөсөө сонсоогүй. Би бас ерөөсөө уншаагүй. Түрүү намайг хоёрыг уншсан. Тэгээд гоё санагдаад бас суулцъя гэж дод бичлэг хийж байна. Намайг уншиг гэсэн чинь битэн унших гэдэг яах гэдэг. Тэгээд энэ юндаас нь мэдээж би бол Marvel-ийн үнэнч ногоон фэн байгаа. Бүх киног нь үзсээр байгаа. Гэвч Marvel маань өөрөө бас хөлтөөлт юмсан. Тэгээд энэ дээр нөгөө нэг битэр нөгөө кино тайлбар дээр явж исэн. Дүлитл Iron Man. Тэгээ ер нь бол Роберт Дауни гинэ. За. Чи бол уншиг байгаа шүү дээ. Ер нь бол би ч уншаагүй. За тэгээ бүгдээрээ Робертийн жижигхэн ямар айлцгаая. За. Харт эмхний хатмал цөлд гэдэг энэ жижиг гарчигтай байна. Миний аав Роберт Дауни кино найруулагч, жүжигчин, зохиолч байлаа. Харин ээж маань жүжигчин. Вау. Тэгэхээр угаасаа ер нь бол урлагийн гэр бүлд төрсэн байна тийм. Тиймээс би баг балчраасаа л эхэлж жүжигчний ертөнцид хөл тавьж аавынхаа зохиож найруулсан Pound кинонд анхны дүрээ бүтээсэн юм аа гинэ. Анхны орсон кино нь Pound гэдэг нэртэй кино юм байна. Pound гэдэг чинь одоо нэг юу мөнгө мөмстэй тий. Тэдэн Pound гэдэг юм гэдэг аль тий. За ингээд бодвол намайг чинэлэг урлагийн гэр бүлд төрсэн азтай хөө гэх бах. Гэхдээ бодол байдал дээрээ эсэргээрээ гинэ. За аав маань аригчин, архаг харт тамхичин байсан. 6хан настайд минь тэр намайг чөтгөрийн өвстэй танилцуулж 8 настайд минь хэдийн донтуулж орхисон гэж боддог. Яна би нэг цаашлуулж чадахгүй юм шиг нөхөхгүй. Тийм. Одоо Iron Man-ийн маань аав нь 6 настайд наах ингээ хүүхдтэй өвс хэрэглүүлж үзүүлсэн юм шүү дээ. Тэгээд 8 настайдаа бүр донтолтын хэмжээнд очсон гэж. За тэгээд аав ээж хоёрыг салахад аавыгаа дагаж Калифорниа нүүсэн гинэ. Тэгээд тэр нүүлтээсээ болоод хорт зоршил маань уламд орсон. Өдөр бүр согтуурч мансуурсаар элдв хэрэгт орооцолдож сургуульч завсарцсан. Харт амхны хатмал цөлд би говьж байлаа. За 1987 онд Less Than Zero кинонд харт амгчин залуугийн дүр бүтээснээр амьдрал арай л утга учиртай болсон юм. Вау. Энэ харт амгичны дүр. Тий, айгүй өөрт нь айгүй ойр гэсэн баг гэхгүй юу. Яг мөнх бол та гэхдээ ер нь бол тийм баг. Хүндтэй найруулагчдаас дүрийн санал авч Холливуудын үүд хаалга өмнө минь нэгдлээ. Айгүй чадварлагаар бүтээсэн байна шүү дээ. Тэр дүрээ. Айгүй нэг юм практик дээр толгоорсон. За тэгээд 1996 онд хурд хэтрүүлж давхиж яваад цагдаа зогсоохон тэр машинаас минь харт тамхи болон галт зэвсэг олдсноор гэмт хэрэгтэн болсон би тэнсэн харгалзах ялтаа өнгөрсөн. Яг ер нь бол нөгөө нэг ийм хэцүү гэр бүл төсөөд тэгээд дээрэс нь тийм багаасаа ийм юм хэрэглээд ирсэн мэдээж нэг одоо сэтгэхгүй хувьд нөгөө эрүүл бусал байгаа мэн л да тий. Тэгэл нөгөө янз бүрийн аль болох муу юмруул татагдаадсан юм л да. За тэгээд батлан даалтынхаа хугацаанд мансууруулах бодисын тест өгөхөөс зугтсан учраас дараа жил нь 6 сар шоронд орсон гэж байна. Шоронд орж тий. Шоронгийн давчин өрөөнд хоригдлуудад зодуулан хүнд бэртэл авсан. Энэ бүхнийг арай гэж давсан ч 1999 онд мансууруулах бодисын тест өгөхөөс зугтаад дахиад баривчлагдаад 1 жил хоригдсон. Ер нь бол хичнээн нөгөө кинон тоглоод ингээд явж исэн ч гэсэн хажуугаар нь бас нөгөө юм хэрэглээл яваадсан юм байна л да. За тэгээд эн чинь 99 онд дахиад хоригдчихж байгаа.
За тэгээд шоронгийн 3 инч гэдэг нь 8 см хүрэхгүй гинэ. Наарн дээр унтаж гинэ. Наар гэж юу юм бэл ор юм бэл. За нэг тиймэрхүү тэмлэх. 8 см хүрэхгүй юм дээр унтна гэхээр яг юу гэсэн үг? Харин тийм. Хажууд ингэж л унтна гэсэн л үг юм л да тийм. Унтаж цагийн 8 центийн хөлсөөр аяг тавг угааж өнгөрөөхдөө харт амхны буулга дөнгнөөс мултрахыг ямар их хүссэн гэж. Дон гэдэг хичнээн хорон иргэшээлтэй хэнийг ч үүрд сөхрүүлж чадах хүчтэй. Яг өөрөө бол хүсээд байсан юм. Гэтэ нөө яалчгүй Дон толч угаасаа амар. Тийм нөгөө допаминыг аягүй их ялгаруулчих чадхаар аягүй хэцүү тийм. Энэ бүх хугацаанд би зүгээр л нүдэн анаад чихээ бөглөөд бууж өгөөгүй. Хорон мөч бүр тэмцэж тэр бүртээ ялагдсан. Сэтгэл доторх дэндүү хүчрэхэг харанхуй эсрэг ялагдах бүртээ өндийж босох надад амар байгаагүй. Шоронгоос гарсныхаа дараа би Эли Макбил цовралд тоглож эхэлснээр өөрийгөө дийлж чадлаа л гэж итгэсэн юм. Гэхдээ чадаагүйсэн. Дахиад л харт амих мансуурал ялагдал. Бурхан минь өөрийгөө хэрхэн аврах вэ? За тэгээ 2001 он болчих юм. 2001 онд нэг зочид буудлаас ухаангүй болтлоо мансуурсан байдалтай олдож дахин баривчлагдсан. Яа, амар чанга энэ тэгтээ. Цоврал киноны бүрэлдэхүүн гэрээгээ цуцалж би үгээгүй хосрохын үүдэнд тулав. Яг л амрууга цэнэгтэй бууны хүйтэн хошууд үрээд зогсож байх шиг. Хурам минь бууны гохыг хөшөж хизээ мүдгүү дарахад бэлэн юм шиг санагддаг байлаа. Өөрийгөө үзэн ядах, өөрийгөө үхээсэ гэж бодох, өөрийнхөө үхмэл доройг мэдрэх дахиад ганц ч хором тисмээргүй байсан. Гэлээч одоо ганцхан удаа, одоо сүүлийн удаа шүд зуй гэд одоо амар тэмцээлээс юм л та. Тэгээд ерөөсөө нөгөөдгөөсөө гарч чадахгүй. Тэгээд яасан юм. За тэгээд ер нь бол за тэмцэж байгаа л гэж энэ номон дээр бол тэгж байна. За энэ чинь болохоор 2001 онд болчихж байгаа тийм. Тэнгүүтээ Сьюзан Левин гих бүсгүйтэй учирсан минь хайрлаж дурлсан минь надад өөрчлөгдөх боломж өгөв. Намайг хорт зуршлаасаа л салж чадвал эхнэр нь болно гэж амласан гинэ. Хэрвээ харт амхиа болчих юм бол эхнэр нь болно. Тэгэхээр бас хайртай байсан юм шүү дээ. Хэрвээ тийм амар сэтгэл зүйн татахгүй байсан бол угаасаа надад ийм харт амхи татдаг хүн хэрэггүй гэл анханасаа тэр эмэгтэй холдох байсан билгүй дээ тийм. Тэгээд дэргэд минь хайрлаж халамжилж итгэж найдаж байгаа тэрнийхээ төлөө өөрөө ч итгэл алдрах төгсөн хүч чадал тэсвэр төвчээрээ шавхсан. Олон жилийн турш харт амхи цагдаа шүүх бүтлгүү оролдлого үр дүнгүй эмчилгээнд цөхөрч гүйцсэн би эцсийн эцэст хорт зуршилтаагаа дахин тэмцлээ. За дахиад тэмцэл юм. Вау одоо ингэж шít. Хадгалсан бүх харт амхиа бас хадгалаад яваад байж. Гарахад тэмцээд байгаа хүмүүстээ хадгалаад яваад. За тэр бүх харт амхиа далайд цацаж зогсохдоо хамаг өнгөрүүлсэн муу муухай бүхнээ хамтд нь хаях болно гэж шийдсэн гинэ. Ингээл цацаал. Одоо ингээ бүх муухай муухай юм тасгаал. Яаж уурнаас мөнгө харагдсан байх. Чи яа. Тийм л хэлгээд яаж чадсан. За тэнгуүтээ хүүхэд наснаас минь шингэж нэвчсэн донтолтынхоо эсрэг маш удаан төвчээр барам тэмцлийн шагналд сая л нэг харанхуй хонглоор туйлдтлаа гүйсээр гэрэлт гарах шиг өдөр хүнд ирдгийм билээ. Дийлсэн байна. Бясалгал, йог, бие хамгаалах урлагаар хичээллэж хамгийн хорон муу зуршлаа ялсан минь яг л 20 жил ком тухаангүй хэвтэж байгаад сэрэг шиг мэдрэгдсэн. Яа тэгтээ бас энэ угаасаа биеийн хүчний ажил шүү дээ. Одоо ингээд амир их юу ялгаруулдаг гэдэг лээ. За биеийн хүчний ажиллаа тасгал масгал хийхээр тэгээ тэрнээс одоо энэ харт амхиуд юм уу юмнаас бас гаргах нь амир юу болсон баха. Тийм байх. Одоо нөгөө хамгийн гол нь нөгөө харт амхи хэрэглээ донтолт үүссэн байгаа юм чинь тодорхой хэмжээгээр сэтгэл готрол давхар дагаад явж байгаа. Тэгээд нөгөө нэг өөрийгөө ялж чадахгүй байгаа юм чинь дахиад төгөөдөгтөө өөрөө готрно. Тэгээ ингээд ирэхлээр чинь бас энэ хажууд нь байгаа эмхтэй бас аяг юмдаг юм тий. Ингээл дэмжээл ингээд байж тий. Уншаад. За тэгээд ямар ч байсан эцэст нь нэг юм манай хүмүүс маань харт амхнаас гарсан. Гэхдээ 6 настай басаа гэхээр арай л аим шигтэй юм тий. Угаасаа тэгээд 6 настайгаас ирэлж ирчин. Тий. Хүүхдтэй байх нь аргагүй л тий. Тий. Гэхдээ амар мундаг байгаа байхгүй тий. Тэр бага наснасаа донцсон ирнэ. За тэгсэн чинь үүний ачаар л хожим Iron Man, Avengers in Infinity War зэрэг Marvel-ийн цувралуудад тоглож та бүхний мэдих баатар бий болсон түүхтэй гэж.
Стол Баатар та. За тэгээд найз минь бүхнийг ганцаараа хийх гэж битгий зүтдэг. Тусламж гуйхаас хизээж битээ нэрлэх. Өөрчлөгдөхөд хизээж оройтдгүй юм байна. Сахилга батвал амжилтын түлхүүр гэдгийг, амьдралдаа дадал болгох хэрэгтэй гэдгийг, тэгж чадвал эд шийдгүйгээр ч гайхамшиг бүтээж болно гэдгийг би ойлгосон. Зуршлаа өөрчлөх, сайн зуршлыг бий болгох мэдээж амаргүй. Өнөөдөр хийх зүйлс маань л маргааш бид хэн байхыг тодорхойлно. Өөрийнхөө төлөө хөвшүүлж буй зуршил ямар ч эд шидээс илүү. Өдөр бүр баг зэрэг чармааснаар эд шидээр ч орлуулшгүй үр дүнг хүртэх болно. Хорт зуршлаа ялмаар байвал хөдөлгөөний хуулийг ашигла. Нэг дасгал хийхэрч одоо нөгөө сэтгэл готролтой хүмүүс ч бас дасгал хийж нөө ямар гормон билээ дээ. Харин тэнийг гормон ялгаруул гэдэг тийм. Хуучин муу зуршил чинь санагдаж шаналгах үед өөр зүйл хий. Өөрийгөө завгүй байлга. Чи л хувь заяаныхаа эзэн, чи л амьдралынхаа найруулагч. Ваа би тэгтээ хийж энэ жүжигчнийг юм гэж та боддог шүү дээ. Бүр амар гоё залуу л гэж боддог гэсэн. Гоё зөв залуу. Ялангуяа нөгөө Iron Man ч нэг амар юм баяа хэлээ хөвгтмөгттэй. Тэгэл ингээл кинон дээр бол ингэж хардаг шүү дээ. Тэгвэл юу нэг тэргээр нөө царайг нь харахад нэг тийж амар муу муухай юм хийх хэрэггүй. Тэ. Хийх хэрэггүй гэж чаас. За ямар ч байсан нэг ийм нэг түүх байна. Ийм нэг түүхтэй албан байна. За энэ хүдтэй үргийг чамд өгье. За. Дугай. За миний ярих түүх болохоор алдарт хөтлөгч Ellen DeGeneres. Биднэстэй. Та харахаар таньж байгаас тээ. Чи таньж нөө гэдэг. За. Гонигтай түүхүүдийн төгсгөл. 2. Энэ тоо миний хувьд маш чухал. Эцэг эх минь хоёр тишээ болж өөр өөрсдийн замаар алхах шийдвэрийг гаргахад би дөнгөж 13 настай байлаа. Ээжтэйгээ хамт Техас мужийн Атланта хот руу нүүснээр төрсөн аваасаа хагацв. Ингээд хойд эцгийн гар дээрх ирээдүйн амьдрал минь зурагдаж эхэлсэн юм. 3 жилийн дараа ээж минь Хөхний хот авдартай болох нь онцлогдсон. Хорт авдар уу? Хөхний хорт авдар. Надад үнэхээр хүнд туссан. Хорт хавдар гэх үгийг сонсоод айж байсан нь мэдээж. Гэтэл хойд эцэг минь үүнийг далимдуулан миний эрүүл мэндэд анхаарал хандуулах болов. Үүнийг далимдуулан. Хөхрөөнөө. Тэр хөгшин ир эхнэрийнхээ дагвар охины төлжиж буй жижигхэн хөхөнд цаг үргэлж дураараа хурч илж таална. Мэдээж надад таатай байсангүй. Ээжээс минь өөр хинч хурч үзээгүй бид минь тэр тусмаа хамгийн эмзэг газрыг хойд эцгийн гар эзэрхийлэн юу ч юм нэгжин тэмдчих нь татвар эвгүүцүүлнэ. Үүнийгээ тэр хатуу зүйл мэдрэгдэж байгаа эсхийг шалгаж байна гэх нэрийтлэр өдөр бүр үйлдэнэ. Хойд эцэг надад хавдраас урдчлан сэргийлэхийн тулд заавал надаар шалгуулж байх хэрэгтэй гэж үргэлж хэлдэг байсан. Үгүй юу гэсэн одоо юу яйц юм уу? Аав жирэн салжаа штэ. Тэгээд шууд хүнтэй суудсан. Тийм юм шиг байна. Эсвэл салчаад суучаад явцсан юм гээ замд гэнэ. Ямар ч аав жирэн салсан тэгээд ээж нэг хүнтэй суусан юм байна. За. Ийхүү бяцхан охиныг ятгаж бэлгийн дарамт үзүүлэх боллоо. Харин би үүнийг нь хожуу ойлгосон юм. Тэр хүн үзэлгийн цагийг үргэлж ээжийн эзгүйд сонгодог байсан. Яна бүр үзэлгийн цагийг нэлцэх өөрхөдөө. Нэг л өдөр хойд эцэг ээлжид үзэлгээ хийхээр болоход нь татгалзах ёстойгоо би ойлгосон. Өрөөний хаалга тачигнаж эхэллээ. Хойд эцэг хаалгыг эвдээд хүчээр дайран орж ирлээ. Одоо ч тэндээс хэрхэн гүйж гарснаа төдийлөн сайн сандаггүй юм. Ямар тач би цогтоод чадсан. Хэдийгээр нас минь жаахан боловч хойд эцэг минь надаас илүү их юм хүсээд би зөнгөөрөө ухамсарлаж байсан хэрэг. Одоо ч би цогтож чадсандаа маш их баярладаг. Хин нэгэн хүчирхийлэл үлдэж байхад бие хамгаалах ёстой байсан гэж боддог. Гэхдээ болсон явдлыг тэр дор нь ээжэд хэлээгүй. Учир нь ээжийнхээ сэтгэлийг шалхалуулахаас айсан. Би ээжигээ зовоомааргүй байсан. Хожим дээрх явдлыг ээжтэй хэлэх үед үгс минь хий хоосон агаарт замхрах шиг болсон. Ээж минь надад огтоос итгээгүй. Амар ууз. Гэхдээ одоо Монголд яг иймэрхүү эргүүд амар их гард юм лээ. Ялангуяа тийм нөгөө охтууд нэг ээжээсээ айгаад
эсвэл одоо нөгөө ялангуяа манай нийгмийн юу ч юм бол нөгөө ээж аваас аюу их айдаг. Ингээд өөрт болж байгаа хэцүү юм хэлхээсээ айгаад тэг нөгөө хүн дамж ирчдэг. Тэгэнгүүт дараа нь болсон үр дагаврынх нь ардаас нөгөө эцэг их бүр илүү их амар хариу үйлдэл үзүүлдэг. Тэгээд тэрнээс бас л байна. Тэгмэд одоо энэ яг энэ бэлгийн дарамт гэдэг юм ч юм бол амар дэлгэрээд байгаа байхгүй. Тэг нөгөө бэлгийн дарамт гэлтгүй 90 зүгээр чи мик нэр явах гэдэг нэ. 90 зүгээр юу ч хийсэн ээж автагаасаа ярилцчих хэрэгтэй юм шиг байна. Тийм. Ээж аав нар нэг хүүхдүүдтэйгээ бараг өдрөөлгөн шах өнөдөр юу болсон гэдэг ч юм уу тийм. Өнөөдөр ямар амар чухал юм шиг байлээ. Хойд эцэгтэй өнгөрүүлсэн 18 жилийн хамтын амьдрал нь түүнд илүү үнэмшилтэй санагдсан гэж боддоо. Би голдоо хортол гомдож энэ талаар хожуу ярьсандаа харамсаад барсангүй. Чи хідэн ч настай байлаа дээрх зүйл тохиолдох аваас тухайн цагт нь шууд хэлж байх хэрэгтэй. Үгүй бол цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүс чамд итгэлээ болж гэмт хэрэгтэн шийтгэл хүлээлгүйгээр үлдэх боломж нэмэгддэг юм билээ. Олон ч хүчирхийлэгчид бусдын үл итгэх хандлага дээр дөрвөлж уснаас хуурай гарсан байдаг юм шүү. За 2 би ээжтэй туслахын тулд маш олон ажил хийсэн. Заримдаа stand-up comedy үзүүлэн мөнгө олдог байв. Улмаар хийх дуртай зүйлээ олсноор эх орноосоо аялан тоглож хошин урлагийн авьяасаа хүмүүст үзүүлж хэлсэн. Америкийн шилдэг stand-up comedy жүжигчин хүртэл болов. 10 жилийн турш шантарч няцалгүйгээр хөдөлмөрлсөний эцэст ABC сувгийн Эллен цувралын гол дүр тоглосноор нэр алдартай оддын тоонд багтах боллоо. Эд гялалзаж явах энэ үедээ нэгэн нууцыг нийтэд ил болгов. Би ижил хүүстэн гэдгээ зарласан юм. Харамсалтай. Энэ гэхдээ юу байж болох вэ? Тэр нөгөө нэг хүчирхийл мэдэрснээс болж одоо бэлгийн дарамт тийм мэдхгүй тийм байж бас болно тий. Нэг ихэд эмзэг хүмүүс ч одоо нөгөө тэнгуүтэй шууд эрэгтэй үнийг үзий яддаг болчихдог хаа. Эрэгтэй хүн харахаараа ингэж юу гүцдэг ч юм уу тий. Магадгүй энэс. Тий. Харамсалтай нь энэ явдлаас олж үүсэхгүй хэмээн айж байсан бүхэн биелэлээ олсон. Гол зурмаар үйл явдлууд ар араасаа дуусахгүй мэд хөвгч байлаа. Шоугаа алдаж бусдад оромжлуулав. Амьдралынхаа 30 жилийг зориулж ирсэн ажилласаа бусдын харааллын үгэнд занчуулж хүн сүргийн шүсэнд нэвтэртлээ норсоор хөөгдөж гарлаа. Айдас химжээлшгүй их ганцаардал сэтгэл готрлын харанхуй хэвнэг намайг нүмерэн авсан. Сэтгэл зүйн гүн гүнзгий дарамт бахим том саруугаараа тархийг минь чанга их чинь базчхаад тавьж өгсөнгөө. Бүх зүйл шудраг бус утгагүй санагдаж эхэлсэн. Амиа орлох тухайч би бодох боллоо. Ингээд нэг л өдөр гэрээслэл бичих зураа гартаа хатгасан үзгээ газарт тавьж хүчрэв. Учир нь би өөрийгөө энэ дэлхийд том зориг өвөртөлж ирсэн гэдэгтээ дахин итгүүлж чадсан билээ. Мундаг байна те. Өөрийгөө сул дорой байдал бухимдал сэтгэл готрлыг ялан дийлэхийн тулд сэтгэл зүйчдэр очих боллоо. Бяцлаглаар хичээлж эхлэв. Муу муухай бүхнээс баг багаар ангижирч дахин босох итгэлийн хөхтөл дотор минь сүүмэлзэж эхэллээ. Амьдралд минь эерэг өөрчлөлтүүд тохиох болгонд анхандаа итгэж өгдөггүй. Гэвч бүхнийг ахин шинээр эхлэхээр шийдэж телевизийн салбарт дахин хөл тавьсан юм. Одоо бол би Emmy Awards хүртэж Немогийн ирэлт хүүхэлдэйн киноны Дори загасны дүрт дуу оруулж Тэгээ чам шиг загасны дүрт оруулсан. Дэлхийд алдартай Ellen DeGeneres шоуг үүсгэн байгуулсан алдартай болсон. Гол нь аз гэдэг зүйл надаас цаг ямагт зогтож буй мэт санагдаж байсан ч би хизээж бууж өгөөгүй юм. Эрсдэл хийхээс айдаггүй хүнд амжилт гаргах алдах цаг үргэлж байдаг. Эдгээр нь нэг зоосны хоёр тал шиг хоёулаа чухал. Тэгээд ч бууж өгдөггүй хүнийг хинч дийлдэггүй юм билээ. Ялагчд хизээч бууж өгдөггүй, харин шантрагчд хизээч хождоггүй. Бууж өгмөргүй санагчлаа. Юунд ч бууж өгөхгүй гэдэг юм. Хойд эцгийн үзүүлдэг байсан бэлгийн дарамт ижил хүснэ гэдгээ мэдсэн миний түүх энэ. Та нарын бодлоор хамгийн увайгүй байж боломгүй гаж сонирхолтой нэгэн. Гэхдээ би бусдыг хорон мөч амьдралын хэсэг хугацааг тайзан дээр гарах хугацаанд айдасгүй байлгаж чаддаг. Үгээрээ ч бахархдаг. Учир нь хүн инээж байхдаа л айдсыг мэдэрдэггүй юм. Амар төхөөд.
Зя. Баярлаа. Тэгээд хэрэг таалагдах юм бол дараагийнхаа түүхүүдийг зөр ярина. Тийм тэгээд магадгүй дараагийн дугаараадаас бүр илүү юм гоё дэлгэрэнгүй ярих бахаа гэж найдаж байна. Тэгээд дараагийн дугаар хүртэл баяр таа. баярлалаа.